Оросын албаны улсын засгийн газрын дэргэдэх санхүүгийн их сургуулийн нэрэмжит Орос хэлний тэмцээн зохион байгуулагдаж, хот хөдөөгийн Орос хэлний сургалттай 11 сургуулийн 200 гаруй сурагч өрсөлдснөөс 20 сурагч тэтгэлгээр сурах болцлыг хангасан байна. Шалгалтанд Эрдэнэт хотын ерөнхий боловсролын дунд сургууль, Монгол Оросын хамтарсан сургууль, Самт 1-р сургууль, Гагарины нэрэмжит сургуулийн сурагчид эхний 20 байранд шалгарчээ. Хүсчихсэн маа олж авч чадлаа. Одоо Орос сургуулийг төгссөн хэмжээг Орос руу явъя, Оросын мэргэжлэр тийм суралцъя гэж бодсон. Чадлаа. Ер нь нэмэрхүү тэтгэлэг хамгаалж явах хэрэгтэй. Тэгээд би өөрөө ч ингэж шагнал авах жодоогүй тэгтэл зүгээр шалгалт тэгэл үзсэн чинь айгүй гоё юм байна. Тэгээд өөрөө айгүй тэтгэлэг олох боломж те. Ер нь орон орны тэтгэлэг оролдож үзэх хэрэгтэй юм байна. Тэгээд ер нь бол боломжийг алдаж болохгүй. Оросын албаны улсын засгийн газрын дэргэдэх санхүүгийн сургууль нь 1919 онд байгуулагдсан ууган сургуулиудын нэг бөгөөд энэ онд 95 жил их хогтож байгаамаа. Тус сургуульд санхүү эдийн засаг бүртгэлийн чиглэлээр дэлхийн хэмжээний чадварлаг багш нар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг олгодог байна. Тус сургууль нь манай улсын Гагарины нэрэмжит дунд сургуулийг өөрийн бааз сургуулийн нэгээр сонгон гэрээ байгуулсан бас түүхэн үйл явдал болсон юм а. Манай сургууль Монгол улсын сургуулиудтай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Манай сургуулийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд маш эрчимтэй өргөжж байгаа. Бид маш олон оронтой хамтран ажилладаг, тэтгэлгээр суралцах боломж өргөн байдаг. Энэ онд Оросын албаны улсын засгийн газрын тэтгэлгээр Орос улсад манай улсаас 383 хүүхэд хүссэн мэргэжлээ сонгож суралцсанаа. Мөн өмнө зэрэгцээ Оросын албаны улсын ерөнхийлөгч Путиний нэрэмжит тэтгэлэг томоохон ихтэй сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг. Энэ нь Орос хэлийг сонгож судлаж ирээдүйд хойд хөршид боловсрол олох сонирхолтой залуучд өргөн боломж байгааг харуулж байгаа юм. Хэдийгээр нийслэл болон хөдөө орон нутагт Орос хэлний чиглэлээр дагнан боловсрол олгож байгаа сургууль цөөхөн байгаа ч байгаа хэдэн сургуулиуд нь маш чанартай боловсрол олгож байгааг Элчин сайдын яамын мэргэжилтнүүд онцолж байна. Российская Федерация обучается Оросын албаны улсын засгийн газрын тэтгэлгээр 2000 гаруй хүн суралцаад байгаа юм а. Энэ онд бидний квот бараг өмнөхөөс 2 дахин нэмэгдсэн байгаа. Өнгөрсөн жил 220 хүүхэд сурч байсан бол энэ жил 383 хүүхдийг сургахаар болсон. Ийхүү санхүүгийн сургууль маань бас боломж олгож дахин 20 хүүхэд Оросын албаны улсад тэтгэлгээр суралцах нөхцөлийг бүрдүүлж байна. Ийхүү дээрх 20 сурагч ирэх намар Оросын албаны улсын засгийн газрын дэргэдэх санхүүгийн сургуульд өөрсдийн сонгосон мэргэжлээр суралцах болно. Цаашид тус сургууль Монгол Улсын дунд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн илүү олон хүүхдэд боломж олгохыг эрмэлзэж байгаагаа энэ үеэр уламжилж байсан юм а. Мөнхийн хөрш Орос оронд дээд боловсрол эзэмшсэн нэгэн үеийн болсон хүчнүүд манай улсын улс төр нийгмийн томоохон зүтгэлнүүд бүтээн байгуулалтын гол тулгуур хүч болсоор байгаа лээ. Тэгвэл тэдний түүчийг өнөөгийн хүүхэд залуусын хүү үргэлжлүүлж байна. Энэ цагт Дэнсмаа Эрдэнэс глэн хүргэлээ.